Хариулт нугаас ямар ирэхийг би мэдэх учраас асуулт бол асуухгүй. Монгол улс яг одоо гадаадын зээл тусламж аваад 74 төсөл 13.8 иш найд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тэгээ энийг зарцуулахгүй байгаа. За 1.3 их найд төгрөгөөр зээлийн ашиглалт энэ жилийн шигээ одоо явах юм бол эдгээр төслүүд хэрэгжих хугацаанд 5-аас 10 жилээр хойшлно, зардал нь мэдээж нэмэгдэнэ. За хүүгийн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөр нэмэгдэнэ. Төслүүдийн үр өгөөж, за мөн түүжлийн эдийн засгийн үр ашгийг одоо хүртэх хугацаа бол яах нь хойшлох нь байна шүү дээ. За тэгэд яагаад ийм нөхцөл байдал үүсчих вэ гэхлээр нь үрийн тааз маазтай огт холбоогүй хүмүүс хэлээд байна шүү дээ. Үрийн тааз бол одоо үр авах, одоо зээл авах тийм ээ. Энэ орон зай байгаа. Бид нар авч болно. Өшөөч одоо нэмэгдүүлээд авч болно. Гагцхүү төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал эсвэл одоо ашиг 2% тэнцнэ гэд хуульчлаад өгчихсөн. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр төсвийн нэгдсэн орлого, нэгдсэн төсвийн зарлага хоорондоо 2% одоо зөрүүтэй байж болно гэсэн үг. Ашигтай эсвэл алдагдaltaа. Тэгэд эндээ одоо баригдаад урсгал зардал, цалин хөлс, бусад одоо энэ бүхий л одоо энэ зарлагын хэмжээ чинь өндөр байгаатайгаа учраас үлдсэн жоохон тэр орон зайн дээрээ сурлаад энэ зээл ашиглалтаа оруулаад байгаа байхгүй юу? Тэгээ одоо энэ хууль юу вэ гэхлээр хүүхэд хуурж байгаа юм шиг энэ хоёр төсөл болвол энэ хязгаарт орохгүй шүү гэж байгаа. Яаж ийна гэхлээр үндсэндээ би нуугдсан шүү, би байхгүй шүү. Энэ хоёр төслийг харахгүй шүү. Энэ хоёр төслийг энэ одоо төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын одоо хэмжээнд тооцохгүй гэж ямар ялгаатай. Тэгээ яагаад энэ хоёр төсөл юм? Үндсэн хуулийн 5-4 дээр суурлаад төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд аж ахуй бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж. Тэгээ хүн амын нийгмийн хөгжил нь тэгээд яах вэ? Бусад төслүүд нь тэгээд яах вэ гэсэн ийм асуудал үүснэ үсттэй. Тэгээ би юу хэлээд байна вэ гэхээр өөртөө тавьсан энэ чөдөр тушаага болцгооч ээ. Тэр 2% багтаана гэдэг энэ төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19-9 өөрчлөлт 2017 онд эн чинь 10% байсан. 10.4% байсан. Тэгээ одоо ингээд чөдөрлсөөр байгаад 2%-аас илүүгүй байна гэл оруулсан шүү дээ. Тэгээ өөрсдөө хуураад энэ хоёр төслийг энэ нийт одоо энэ тооцоонд оруулахгүй шүү гэж бид нар өөрсдөө ийм оруулчихж байгаа байхгүй юу? Ямар ялгаатай адилхан авсан зээл шүү дээ. Зүгээр энэ хязгаараар болчих л доо. Алдагдaltaгүй төсөв гэдэг юм чинь үнэхээр утоп гэдгийг хэлсэн шүү дээ. Тэгээ одоо яхаа ерөнхийлөгчөө энэ хоёр төслийг тооцохгүй шүү гэд явах уу? 27 онд 4.5 их найдын 3 төсөл одоо зээл нь хилэлцээртэй ороод явчихсан байна. Тэгээ ийм л юм болоод энэ найзуудаа. Тэгээд одоо өөрсдөө хуураад өөрсдийнхөө чөдөр тушаагаал давчмаар ах юм. Төсвийн тогтвортой байдлын хуулийнхаа одоо 19-9-ийг өөрчлөх хэрэгтэй. Алдагдaltaгүй төсөв гэж балаа юмаа ярьдаг болох хэрэгтэй. Нэгэнтээ зээлүүдээ авцсан бол түүнийг ашиглах хэрэгтэй. Өнөөдрийн үнийн өсөлт ямар байгаа вэ лээ? Тэг ингээд нэг ийм ярихлаар ариун зээ чинь хариуцлагагүй мэдгдэл хийлээ гэдэг ингээд нэг уурлаад ахлаар би одоо өчигдөр уржигдөр бас бухимдаж нилээдэг одоо үг хэлсэн. Энийг л засгийн газар маань өөрчлөсөө л гэж хүсэж байна.